За сайн байцгаана уу манай гал мах хоттой хонь арслан номын ордныхны маань 2 дугаар сарын ерөнхий төлөв гэсэн онцлог эхэлж байна. За тэгэхээр зэрэг манай гал мах хоттой улсууд бол одоо 2 дугаар сард гэрлэх саналлаа. Зарим нэг улсууд нь тийм ээ гэрлэх санал хүлээж авах нэ. Тэгэхээр энэ дэр гэрлэлт байна. Мөн одоо эрхтэг улсууд эрхтэг одоо найз залуу найз бүсгүйтэй болвол одоо дараагийн шатанд орох тийм ээ харилцаа дараагийн шатанд орох тийм ээ нэг гэртээ орох гэдэг юм уу юу гэдгийг тийм ээ ийм магадлал өндөртэй. За эсвэл одоо энэ дээр бас гэр бүлийнхэнтэйгээ танилцуулсан найз нөхдөдөө танилцуулсан ч гэдэг юм уу иймэрхүү алхам хийгдсэн байгаа байдал харагдаж байна. За энэ дээр одоо энэ гэрлэлт бол одоо таны амьдралын одоо баталгаа болох тийм ээ одоо амьдралын суурь тавигдах. За энэ дээр одоо эдийн засгийн хувьд одоо доктортой болох, шинэ орон гэртэй болох тийм ээ. За ийм ер нь их өөрчлөлт гарнаа л гэж байна. За энэ дээр одоо ажил хэргийн хувьд бол одоо энэ дээр манай гал мах хоттой улсууд одоо бас нэлийн одоо өрсөлдөгч ихтэй ажил дээр хил ам ихтэй тийм ээ. Эсвэл одоо энэ ажлаас гарах уу болох уу яах уу гэсэн ийм эргэлзээтэй байгаа юм шиг. За би энэ дээр одоо харж байна л да. Энэ эргэлзээний хэдэн хувь нь яг бодит үйл явдал болоод тийм ээ. Яг хэдэн хувь нь одоо таны imagination тийм ээ таны одоо толгой дотор байгаа одоо бодлууд байгаа хэсгийг бас маш сайн тунгааж үзээрэй гэсэн ийм юм байна тийм ээ. За энэ дээр одоо бас шинэ ажил төрөл хайж байгаа бол одоо шинэ ажил төрөл хэрв та одоо шинэ ажил төрлийн одоо энэ тэнд одоо аппликейшн бөглсөн юм болвол одоо танд одоо ямар ч бас нэг мэдээ ирэх нэ гэж ойлгох тийм ээ. За энэ шинэ ажил бол одоо сайхан сэтгэлд нийцтэй сайхан харагдаж байна. За энэ дээр одоо өшөөс миний нэг харж байгаа юм болохоор зэрэг энэ дээр одоо шүүхийн ийм хэрэг харагдаж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо шүүхийн хэрэг одоо энэ дээр та бол одоо толгой дотроо тийм ээ миний түрүүний хэлсэнчлэн хэдэн хувь нь үнэн одоо хэдэн хувь нь одоо таны толгой дотор байна вэ гэдгийг маш их бодож үзээрэй тийм ээ. Энэ дээр одоо маш их хямарсан одоо хон чадахгүй одоо тэр л намайг тэгж явах энэ намайг ингэж явах эсвэл одоо тийм юм гэсэн ийм бодол одоо ингээд зогсолтгүй бодож байгаа юм харагдаж байна. Энэ одоо бас эрүүл мэндэд нөлөөсөн нойргүй дэл тийм ээ. За тэгээд хэдийгээр яг уу энэ шүүхийн ажиллагаа явагдаж байгаа нь үнэн боловч энэ их өрсөлдөөн одоо таны бодож байгаа шиг тийм их сэтгэл зовоосон зүйлс байхгүй байна тийм ээ. Ялалт одоо таны талдаа байна. Сайн мэдээд болох нэ гэж харагдаж байна. Энэ дээр одоо эд хөрөнгөний төлөөх тэмцэлч юм шиг тийм ээ. За иймэрхүү юм харагдаж байна тийм ээ. За мөн одоо түрүүн шинэ ажил гэж хэлсэн. За энэ дээр одоо гэрлэлт харагдаж байна да тийм ээ. Гэрэлсэн одоо юм харагдаж байгаа юм. За энэ гэрлэлт эсвэл одоо энэ одоо шүүхээр олгогдож одоо шүүхийн дагуу одоо эсвэл одоо танд байх ёстой мөнгө одоо таних болсон юм шиг. Тэгэхээр зэрэг энэ ерөнхийдөө бол яг хөдөө манай нэг зарим нэг гал мах хоттой улсуудад их өөрчлөлттэй их огцом өөрчлөлт гарсан юм сарал байх гэдэг юм да. Энэ дээр одоо change гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг их өөрчлөлттэй байна л гэж ойлгоо. Мөн одоо энэ өөрчлөлт их сайн тал руугаа юм. Хэрэг одоо та эд мөнгө авах гэж эсвэл одоо эд мөнгөний төлөөх тэмцэл байгаа бол энэ дээр одоо ялсан мөнгөтэй болсон юу вэ одоо мөнгө мөн энэ гэрлэлт бол одоо би түрүүн хэлсэнтэй таны амьдралд одоо ирээдүйд одоо доктортой ийм эдийн засгийн байдал докторцсон эсвэл доктортой амьдралын одоо суурьч гэдэг юм уу. За ийм юм харагдаж байна. За мөн одоо энэ дээр манай гал мах хоттой улсуудад одоо good luck гэж
2 удаа. Тэгэхээр зэрэг их хаттай одтой сар байх нэ л гэж харагдаж байна. Хэрвээ та одоо зорьсон хэрэг одоо янз бүрийн юм бүтээх гэж байгаа бол одоо зоригтой байгаарай. Мөн одоо хуваарь бизнес эрхэлдэг одоо ийм улсууд бол тун амжилттай мөнгө төгрөг олсон одоо 8 сайн ч гэдэг юм уу иймэрхүү байдлууд харагдаж байна. За мөн энэ дээр манай ганц би гал нохоттой улсууд бол одоо энэ дээр анхаарах зүйлс юу вэ гэхээр зэрэг одоо ойлцсон очирсан ийм улсууд нь одоо сэтгэлд нь энэ миний одоо type биш байна. Одоо миний сонирхдаг залуу биш байна гэж байгаа бол одоо дахин бодож үзээрэй гэсэн юм байж гин тэ. Тэгэхээр яагаад вэ гэхээр зэрэг танд хэлсэн байна л да. Та хэрэг одоо таны type биш гэд одоо энэ хүнтэй уулзахгүй байгаа бол эсвэл одоо таны type гэж сонирхгүй байгаа бол эсвэл та яагаад ганцаараа байгаад байгаа ч гэдэг юм уу. Тэгэхээр зэрэг хэрэг та сонирхоод үзэх юм бол энэ дээр хэлсэн байна л да. Та одоо ямар хүнтэй уулзснаа гайхах болно. Тийм ээ. Одоо эсвэл одоо маш одоо гайхалтай хүнтэй учрах ч гэдэг юм уу. Таны бодоогүй тийм сайхан юмтай хүнтэй таарна ч гэдэг юм уу. За иймэрхүү мессеж өгч шүү. Тэгэхээр зэрэг миний type биш гэлгүй бас уулзаж уулзраад тэр хүнийг таниад үзээрэй гэсэн юм байж байна. Мөн одоо энэ дээр хэлсэн байна л да. Одоо та өөрийнхөө одоо найз залуу юм аа найз бүсгүйг одоо бэлэж гаршгүй одоо юм их эсвэл одоо хит их demand юм тийм ээ. Одоо захирангуй байх тийм ээ. Хит боломжгүй одоо нөхцлүүдийг шаардах. За иймэрхүү зүйлсээс аль болох татгалзаарай гэсэн байна. За иймэрхүү мессежнууд байж байна. Мөн одоо хайртай хүн чинь одоо та хоёр одоо төр зур одоо холтцсон байгаа юм шиг юм харагдаж байна тийм ээ. За энэ дээр одоо манай ганц би зарим нэг улсууд одоо энэ дээр 2 удаа pay attention to the red flag гэсэн байж байгаа. Тэгэхээр зэрэг за энэ хүнийг одоо хэрэг шинэ хүнтэй танилцаад одоо энэ хүн ямар бол энэ төр гэж бодож байгаа бол одоо сайн судалж үзээрэй л гэсэн үг шүү тийм ээ. За ингээд та бүхэнд 2 сарын одоо ажил амьдралд нь одоо сайхан бүхнийг хүсэн өрөөе. За ингээд сайхан шинэлээрээ баярлалаа. Баяртай.